Hello vlog. Энэ одоогийн влогоор болохоор би нэг тийм амар жоохон сонин сонинч басгаа шиг. Ерөнхийдөө бол би нэг амар тийч тэр болгонтой ярьдаггүй тийм сэдвийн талаар ярих гэж бодож байна. Тэгэхээр юу вэ гэхээр би миний ингээ өмнө ерөнхийдөө бол дэйтэнд явж исэн тийм түүхүүд байгаа. Жоо хар бараан ч юм уу сайн түүхүүдээс ерөнхийдөө хуваалцъя гэж бодож байна. Тэгээ би бас өмнө ерөнхийдөө бол гадаадаас сурч явах хугацаанд dating app ерөнхийдөө ашиглаж исэн. Ерөнхийдөө бол гадаадад байдаг ихэнх хүмүүс ашиглаж исэн байх. Тэгээд би бас ашиглаж исэн. Тэгээд тэр туршлагаа ерөнхийдөө бол хуваалцъя. За би ерөнхийдөө бол 50 дахтаа бол эхний 3 жил бол барыг мэддэггүй байсан. Ингээд яадаг мэд. Яг зүгээр сонсч ирсэн. Гэхдээ нэг амар өөрөө тэгж сонирхож хүсээгүй байна. Тэгээд яг Солонгос яваад нэг удаагүй 4-5 сарын дараа хаа. Тэгээд нэгийг ашиглаж үзээд. За тэгээд хамгийн ихнээс нь матч болсон болохоор нэг Солонгос залуу байсан байхгүй юу. Тэгээд тэр залуу ингээд нэг тийм ингээд амар тийм зурган дээр ялгаар нэг тийм өндөр ч юм шиг. Тэгээд нэг жоохон цагаан магаан дуу харагдсан. Тэгэл би бүр дэжгүй залуу юм шиг байна да. Гэлтэл бит хоёр матч болоод тэгээд ингээл юм бичээлээ гэж байгаа л. Тэгэл кофе ухаар алсан. Тэгсэн чинь яг ингээ харсан чинь за ингээ амар хөмсгөө ингээ бодсон заяа. Тэнгүүтээ крем энтертэй нүрэ крем энтер тэнгүүтээ ингээд өндөр нь бараа 1 метр 70 мал авцсан баха. Тэгэл би бүр жоох юм ярьж байгаа. Тэгээ яриа мараа дайжгүй л те. Гэхдээ яг зүгээр ингээд нэг тийм анхны сэтгэл нь ингээд нэг амар тийм сонин ингээд боочонгот нэг амар угаас өгсдгөн билээ. Тэгэл би бүр за гэл тэгэл бит хоёр нэг кофе уугаал. Тэгэл нэг юм идэл тэгэл салсан да. Тэгэл би за Солонгос залуу бол биш юм байна л гэж бодсон. Тэгээ би яг ерөөсө тэрнээс хойш бүр ямар ч тийм Солонгос залуутай болцоогүй. Тэгээд тэгсний дараа болохоор Тэван дээр нэг залуутай бас уулзсан. Тэр залуу болохоор бит хоёр нэг Америк холны газар орсон баха. Тийм. Тэгэл юм мэдчихэл. Тэгэл би амар ингээл хоёулаа хувааж төлөх хүмүүлхүү гээл би асуусан гэсэн чи үгүй яах юм гэхээр би заа гээл. Тэгэл цаашаа тэгэл дараа нь Тэван тэндээсээ гараад өөр нэг тийшээ ороод уухны газар ороод тэр өдөр 3 ингээд газар ингээд солилцож байгаа. За тэгэл тэндээсээс чинь нэг юм аваад тэгэл би төлөхөө гэсэн чинь нөгөө зүгээр мөр гэхээр за гээл. Тэгэл тэгсэн чинь дараагийнхаас шууд миний картыг аваад дараагийн газар нь тооцоо байцсан. За тэр бүр өнөө амар. Гэхдээ яг тэгтээ шууд ингээд миний картыг ингээд чип надаас ирэнгүүтээ бараг чи надад карт өгч гэдгийгсэн. Гэхдээ яг тий бас жоохон шулуухан гарал байсан л та гэхгүй юу. Надад нэг амар яг зүгээр за окей гэлтэн ер нь болтоосон. Тэгээ яг тэр өдрөө тэгж уулзчаал тэгэл дараа нь дахиж юм бичээгүй. Битгээ би тэгээ яг зүгээр нэг дээдлцэн бол тэгэл нэг 2-3 дахь дээдлдэг юм аа. Яг гэхдээ энэ нөгөө тэнд байсан тохиолдол л та. Тэгээд тэгсний дараа болохоор тэгэл ерөнхийдөө бол тэнд хахад бол нэг тийм зөвхөн 2 хүнтэй л гадаад хүнтэй л дийдэлчихсэн юм байна. Тэгээд буцаж Таван руу очиод нэг хэдэн дийдэлсэн л дээ. Тэгээд тэр нь бас нэг амар онцын бас нэг амар сүртэй байгаагүй. Тэгэл яг нэг дээдлэл. Тэгээ миний зорилго гэх юм бол яг яагаад би ашиглаж байгаа вэ гэхээр би ямар нэгэн тийм relationship-ын тэр хайгаагүй би зүгээр ингээд хин нэгэнтэй найз болоод одоо тэгээ тухайн орныг ингээд гоё ингээд мэдэж зэдэх ч юм уу тиймэрхүү хүсэлтэд ерөнхийдөө бол ашигладаг гэх юм уу. Тэнгүүд өөр хүмүүс болохоор айгуу янз бүрээр ашигладаг юм билэ. Тэгээ миний хувьд бол ямар ч тийм one night stand ч юм уу тэрхэл байхгүй. Тэгээ би зүгээр яг өөрийнхөө шинэ иргэний хүнтэй уулзаж танилцаж найзуулах ч юм уу ерөнхийдөө тиймэрхүү зорилгоор ашиглаж байсан. Тэгээд за яг нөгөө dating app-аар биш зүгээр ингээд нөгөө юугаар зүгээр ингээд нөгөө болцоонд явж исэн нэг тийм гоё юунод гэх юм бол date гэх юм бол яг нэг тийм юу байсан. Gmail-с аваад тэгэнгүүтээ ингээд алхаж аваад амар тийм энгийн тэр болцоосон л та. Тэгэл хамт кино зээл тэгэл буцаа гэрлээ өргөж өгөөл. Тэгэл болцсон. Тэгэл нэг код алдаад тэгэл гадагшаага өөрөө явсан. Тэгэхээр танилцсан юу гэх юм бол ямар ч тийм нөгөө dating app-аар танилцаагүй зүгээр яг нөгөө санамсаргүй нэг зүгээр юун дээр ивент ч гэх юм уу нэг төрсөдөр дээр танилцчихсан. Тэр амар гоё date байсан. Яг ингээ нөгөө гоё date гэх юм бол тэгээ одоо тэгээ яг ингээ dating app ашиглаад ингээ хүнтэй уулзаа танилцах гэхээр ингээд ерөөсөө ингээд
өгөхгүй гэсэн. Цаанаас өгөхгүй заа ингээд ямар сонио. Тэгэл угаас би Монголд угаасаа бараг уулзчихсан хүн байхгүй. Тийм аппликейшнээр танилцсан ч гэсэндээ уулзчихсан хүн ганц ч байхгүй. Зүгээр л татангуудаа болцдог ч гэж. Мэдгүй амар сонио гэхгүй. Тайванд гэх юм бол нэг би бүр ерөөсөө тийм дейтинг апп мэдгүй байхдаа нэг удаа дейтэлж исэн юм. Тэр болохоор яг намайг ажлаас ирж аваад тэгээд бид хоёр нэг газар уулзаад кино үзээд тэгэл тэр бүр амар гоё эс. Тэгээд тэр баг миний хамгийн анх удаа дейт байсан байхад дейтэлж исэн үе байсан баг. Тэр л амар гоё эс. Мэдгүй анхных болоод ч тэр юм уу. Тэгээл ус юм мэдэхгүй штэ гэсэн. Тэгэл нэг тиймэрхүү болсон юм да. Тэгээд одоо болохоор ингээд сүүлийн үед гэхдээ одоо ингээд нэг ажиллаад хахад хүмүүс яг нэг тийм болцоо гэж ерөнхийдөө бол байхгүй. Тэгээд баг ингээд урсгалаараа байгаа л амар тийм situationship амар их байгаад байгаа юм шиг надад санагдаж байгаа. Ингээл амар сонио. Яагаад тий зүгээр ингээд нэг хоёрын хооронд тий харилцаа байжсэн. Яагаад ингээд зүгээр нэг тийм гоё хоорондоо таарч тохирж байгаа бол тэрийг мэдрээд дүүрч болохгүй байгаа тий ямар сонио. Би тэрийг хараа жоохон гайхдаг өдөр. Тэгэл зүгээр гоё ингээл би битэйгээ болоо явж олно ш. Тэнгөт одоо яг ингээл хүмүүсийн ингээл юмыг сонсонгот нэг харилцаанд орлоо. Тэг тэр нь ингээл амар ойлгомжгүй харилцаа болоо. Тэгэл дууссан гэсэн юмуд бүр амар их сонсогддог. Битгүй. Гэхдээ би ингээ нөгөө тэр ингээд аппликейшнээр уулзаа гэдгсэн шүү дээ. Гэхдээ би ерөнхийдөө амар тийм юу яаж судалж байгаад юу яддаг л та. Тэгэхгүй болохгүй. Бас тий ямар ч хүн байгаа юм бэлээ. Тэнд чинь хуурамч хүн байгаа. Эсвэл хин нэгнийг орлуулад тавьсан ч хүн байгаа. Тэгэхээр тэрэн дээр амар болгоомжтой хандах хэрэгтэй болж өгөөл те Facebook-ийн ч юм уу Instagram-ын хоёулаа найз болъё гэж байгаа. Гэтэ би хэзээ ч хоёулаа Instagram-аа өчмөч гэж хэлж байгааг л те. Ингээ яг ууцгаар төхөд ирэх юм бол ерөнхийдөө бол тэр хүн ч өгөхгүй байвал ер нь бол асуучвал зүгээр. Тэгэхгүй болохоор мэдхгүй шүү дээ. Яг тэрний цаана ямар хүн байгааг бид нар хэн ч мэдэхгүй. Тэгэхээр тэрнээр амар болгоомжтой хандахгүй бол бас хэцүү. Тийм. Тэгээд Instagram-д ч гэсэндээ бас жоо аюултай болцсон байж магадгүй тэр одоо юмны цаана нэг юм байгааг хинч мэдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол сошиалаар танилцж байгаа тохиолдолд тэр хүн амар сайн судлаад энэ хүн яг энэ хүн үү тийм ерөнхийдөө бол тийм жоохон судалж байгаа тэр хүнтэйгээ уулзвал зүгээр болов уу гэж бодож байна. Тийм тэгэл миний нэг дейтний түүхэд нэг юм байлаа. Өөр бас нэг тийм надаас бас нэг тийм асуусан. Яг ямар тайпны хүн сонирхдаг юм бэ гэд нэг жоохон нэг тиймэрхүү юм асууж исэн. Тэгээ тэрийг болохоор дараагийн бичлэг дээр хийнэ. Нэг юм хэлхээ мартчихж. Одоо тэгтээ заяа. Октод ингээл амар тийм та нар ингээ хитээ ингээд те ингээл хоёлаа болцоонд явах ч юм уу ингээ тгийгээ хилдэхөө ч гэсэндээ эмэгтэй хүмүүс л дотроо ингээд те урээсэ гэж боддог. Тэгэхээр ерөнхийдөө л тэгж асууд уриалахыг хүсдэг хүмүүс байдаг болохоор амар гоё тийм жентл маягаар ингээ асуул бас амар гоё шүү за. Ингээд хоёлаа тий дейтэнд явах гэх юм уу тий болцоог ингээд жоох ингээд дип ч юм уу жоох ингээд сонсогдоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт жоох ингээд тий технэр чамайг ингээд дейтэнд өрчин юм уу гэх юм бол амар романтик шүү. Тэгээд зүгээр тэгээд хэлээд үзээрэй. Тэгээ хэдрэг ингээд нөгөө үерхсэн ч гэсэндээ бас эмэгтэй хүмүүс стил нөгөө дейтэнд явахыг амар хүсдэг. Тэгэхээр заримдаа сартаа нэг удаа ч юм уу тий шинэ газар руу явах ч юм уу эсвэл ингээд гоё дейт мэтэнд яваад арт галерей ч юм уу шинэ газар үзэх ч юм уу тий гоё газруудыг ингээд explore хийвэл амар гоё шүү. Тэгээд эмэгтэй хүмүүс ч ерөнхийдөө амар жижиг юм л баярлдаг. Тэгээ бас яг хоо тий заавал ихний дейтэнд дээрээ сарнаа үг гэж хэлж байгаа юм биш. Ерөнхийдөө бол нэг тийм 3 4 дэх дээрээ ч юм уу тэгээ дээрээс нь хэдий ингээд аль эзэн чи тэр хүнтэй ингээ өөрчлөсөн ч гэсэндээ тэр хүнд бас ингээд амар гоё сарнаа өгөх гоё. Зүгээр тэ яагаад нэгэн ширхэг сарнаа өгч болно шүү дээ. Заавал тийм баглаа сарнаа бол нэг амар тэгж хүсдэггүй. Тэгэхээр нэгэн ширхэг ч юм уу зүгээр заавал нэг баярын өдөр биш тэ зүгээр энгийн өдөр тэгж өгвөл амар гоё. Тийм үнцэнтэй байна гэх юм уу. Тийм тэгэл эмэгтэй хүмүүс чинь тэгэл амар жижиг юм баярлцдаг шүү дээ. Нэг тийм үг байдаг шүү дээ. Эмэгтэй хүнд орлуулах юм бол юу ч авч чадна гэдэг. Тэгээ дээрэс нь ингээл
Ер нь л амар чи яг хажуудгаа яаж цэцэглэн чи ч гэсэн давхар цэцэглэн гэхгүй юу. Тэгэл зүгээр одоо яг нэг залуу байгаа дээрээ хин нэгэнтэй ингээд тэг үнэхээр дэглэх хүсэж байгаа л зүгээр очиод асуу. Тэг бидний яг одоо байгаа цаг хугацаа хизээж олдохгүй гэдгийг хинч мэдгүй шүү дээ. Зүгээр залуу байгаа дээрээ зүгээр тэнэг бай. Тэгэл очиод тэгээд үгүй гэсэн чи явах тий очиод тэгэл асуугаал тэгэл чи хөөрхөн шүн ч юм уу тэгэл хэлбэрээ таалагдчихж байгаа охин. Тэгэл болно да.